Санхүү эдийн засгийн их сургуулийн нийгмийн шинжлэх ухааны сургуулийн архив судлалын техникийн эрхлэгч Саран Гэрэл хүрэлцэн ирсэн байна. Зочныгаа хүлээж авъя. За таныг студид өөрж байна. Сайн байна уу? Сайн байна уу? Өглөөний мэнд. Тавтай морилно. Та хөвчөө зүгээд микрофоноо өөртөө сунгаад татчаарай. Тэгээд тухтаа суугаарай. За, юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд их баярлалаа. Тэгээд цаг зав гарган ирсэнд их талархаж байна. Тэгээд өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаад дөрвөлээ өнөөдрийнхээ сэдврөө орё гэж бодож байна. За баярлалаа. За энэ өдрөнд энэ подкастын терминал 1 подкастын сонсогчдын өдрийн мэндийг хүргэе. За намайг Саран Гэрэл гэдэг санхүү эдийн засгийн сургуулийн бүрэлдэхүүн нийгмийн шинжилгээ ухааны сургуулийн архив судлалын техникийн эрхлэгчээр ажилладаг юм багш хүн байна. Гайхалтай. Тэгэхээр нэвтрүүлэг одоо яриа эхлэхээс өмнө нэг зүйлийг илүү наривчлаад асуучих гэж бодож байна. Юу вэ гэхээр яг энэ ярилцлагыг, энэ мэдээллийг та хэн сонсоосоо гэж хүсэж байгаа вэ? За би энэ мэдээллийг бол яг одоо элсдийн ерөнхий шалгалтаа өгөх гэж байгаа. За одоо өсвөр насныхаа 12 дэх өсөж байгаа хүүхд залуучдыг бас илүү төлхөө сонсоосоо гэж хүсэж байна. За гайхалтай. Тэгвэл хэдүүл ярианд орё тий. За тийм. Дижитал архив өгөгдлийн сангийн мэргэжилтэн хөтөлбөрийг гоё үзэж байгаа үзэгчтэй гоё товч ойлгомжтойгоор танилцуулбал. За нэг ер нь нийтлэг ойлголт өгдөө залуучдын хувьд ялангуяа архив гэхээр нэг юм хуушнаар төсөөлдөг нэг юм цаас бичиг баримтыг хадгалдаг ч гэдэг юм. Тэгвэл манай энэ нийгмийн шинжилгээний сургуулийн дижитал архив өгөгдлийн сангийн мэргэжилтэн маань тэр хуучны тэр бичиг цаасыг одоогийн энэ цахим үетэй нийлүүлээд мэдээлэл технологитой авсруулад цахим архивын тал руу илүү их одоо цаг үетэйгээ нийлүүлсэн шинэ мэргэжилтэн бэлтгэх юм зорилготой бакалаврын хөтөлбөр байгаа. Тэгэхээр манайх мөн бас магистрийн хөтөлбөр авдаг. Тийм. Тэгэхээр магистрийн хөтөлбөр нь бол агсан түвшнийх нь бол улсын хэмжээнд ганцхан манайх архив судлаар ганцхан манай сургууль бас магистрийн сургалт явуулдаг гэж ингэж ойлгож байна. Цор ганц юм шүү дээ, тийм. Ер нь бол архив судлалаар манайх бол мэргэжлийн баг цорын ганц техниктэй юм сургууль байгаа. Тэгээ энэ мэргэжлэр эсэлт авч байгаа маш цөөн тооны улсын 2 сургууль байгаа. За яг энэ дагнсан гэх юм уу да энэ мэргэжлэр бол одоохондоо бол маш ховор байгаа гэж ойлгож байна. Энэ мэргэжлэнээс бусад мэргэжлээс ер нь хамгийн том юугаараа ер нь ялгаатай одоо. Ялгаа нь гэх юм бол дижитал архив буюу цахим архив гэдэг. Одоо энэ бид нар одоо 21-р зуунд мэдээлэл технологийн 90 зуунд амьдарч байна. Тэгэхээр байгууллага болгон одоо бүх мэдээлэлээ цахимжуулсан тийм. Тэгэхээр энэ хуучны тэр одоо яриад байгаа тэр хуучин бидний мэргэжлийн өгүүлгээр бол цаасан суртаа баримтгч яриад байгаа. Гэтэл түүнийг бол цахимжуулах буюу дижитал гэвэр өгөгдөл оруулах. За мөн үүнтэй оюутуулаад тэр AI-тай холбох. Энэ чиглэл рүү бол манай мэргэжлийн хөтөлбөр маань явдаг учраас илүү шинэлэг орчин үеийн ийм мэргэжил байгаа гэж ойлгож байна. Тийм байна. Хизэнээс эхэлж яг энэ бакалавр болон мастраар эсэлт авч байгаа бол манайх бол энэ яг архив судлалын мэргэжлэрээ бол эсэлт аваад одоо яг 20 гаруй жил болсон байна. Тэгэхээр баг нэлээд урт хугацаанд үзсэн биш үү тийм? Олон одоо мэргэжлүүд бэлтгэсэн. За ер нь бол яг архив судлал гэхээр чинь энэ салбар хамаарахгүй бүхий л чиглэлийн байгууллагууд энэ мэргэжлэр ажиллаж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ ажиллаж байгаа ажилчдын баг ихэнх төгс хүчид бол одоо ажиллаж байгаа. Манай сургуулийн төгсөгчд байгаа гэж би бол хамбардаг хэлмээр байна. Тэгээд сая яриандаа бас ярьж л бас нэг AI технологитой бас холбоох те тэгээд тэр талаар ярьсан. Тэгээд энэ мэргэжил нь ер нь яаж AI-тай холбогдож байгаа те? Тэгээд яг нэг дижитал архив буюу цахим архив гэхээр тэр мэдээллүүдийг өгөөд бид нэр зөвхөн сканерда тэр мэдээллийг компьютерд оруулах биш түүнийг хадгалах, хамгаалах болж байгаа. Тэгээд эргийн гол манай архивын гол одоо санаа бол хадгалаж хамгаалаас гадна буцаад иргэдэд тэг хүмүүс бол нээлттэй ашиглуулах юм үүрэгтэй байгууллага. Тэгэхээр AI-тай холбосноор бол нөгөө AI-д нөгөө маш олон тэр одоо ухаалаг системийг илүү хурдтай болгож байгаа. Тэгээ түлхүүр өгүүдийг гаргаж ирж байгаа юм. Нөгөө архиваа холбоод өгчөөр. Тэгтээ бол бас нэг юм одоо бид нар хэдийгээр хиймэл оюун ухааны 90 зуунд амьдарч байгаа ч гэсэн бас зөв өгөгдлийг өгөхгүй бол AI бүрэн одоо шийдэж чадахгүй хүү дээ. Тийм учраас тэр чанартай өгөгдлийг зөв промптыг өгөх тэр мэргэжлэн бол яг энэ цаг үеийн хамгийн үнцэнтэй мэргэжил болж буюу хамгийн хэрэгэлтэй мэргэжил болж хувирж байгаа.
Одоо нөгөө мэрэгжил сонгосны дараачаас ажлын байр гэдэг зүйл маш чухал яригддаг тийм. Тухайлбал одоо дижитал архив өгөгдлийн сангийн мэрэгжилтэн хөтөлбөрийг төгсөж байгаа оюутны ажлын байрны талаар ер нь хэр одоо эрэлттэй байдгийг, ямар ажлын мессен дээр талбар дээр очдгийг тийм ээ. Та сая хэлж ийн бүх одоо салбаруудад энэ мэрэгжлийн хүн бол хэрэгтэй шаардлагатай байна гэж. Тэгэхээр ажлын байрны тал дээр бас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл тийм. Ажлын байрны хувьд бол үнэхээр маш их эрэлттэй гэж хэлж болно. Ялангуяа манайх бол одоо юу гэдэг 3 дугаар курсээс оюутнууд маань ер нь суралцах хугацаанд бол 4 даатгад гардаг байхгүй. Тэгээ 3 дугаар курсээс арай мэрэгжлийн буюу үйлдвэрлэлийн даатгад гараа явахаар байгууллагууд маань өөрсдөө нөгөө оюутныг маань шууд ажлын байраа хангацдаг. Тэгээд тэд ажил олгогчдоос мань болох нөгөө ажлын байраар нь ажиллах боломжоор нь хангаад сургуулийн зүгээс бол бид нэр сурах боломжоор нь хангаад уяахт ингээд ажилладаг. Тэгэхээр бол төгсөөгүй байхаасаа илүү оюутнууд маань дадлаг хийсэн газараа урилгаар гэх юм уу те хамтран ажиллаж байгаа байгууллагууд бас энэ төрийн архивууд байна те. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 37 төрийн архив ажилладаг. За тэгээд байгууллагын болон салбар архивууд бол бүх газар байгаа. Тэгэхээр тэн дээр бол ажлын байран дээр бол өстой санаа зовлтгүй маш хэрэлттэй. Ер нь бол би бол түүхэндээ байгааг байх гэж боддог. Жишээлбэл нодлон гэхэд манай сургуулийн төгсөгчийг бол нөгөө байгууллагын удирдлага нь өөрөө тушаалаа бариад төгсөлтөн дээр одоо баяр хүргээд ингээд ажилд ороход ингээд хүрэлцэн иржсэн. Тэгээд гайхажсэн тийм. Тэглээ хаа. Тийм эрэлттэй шүү дээ. Ялангуяа манай салбарт бол юу гэдэг нь эрэгтэй залуучуудыг аяг сонирхдаг. Ялангуяа цагдаа хууль хүчний байгууллагууд чинь нэг нууцын эрхлэгч гэж нэрлэдэг. Тэгээ тэн дээр бол эрэгтэй оюутнуудыг илүү их сонирхдаг. Ялангуяа манай оюутнууд маань бол цэрэг цайдагийн байгууллагууд руу шууд орчдөг нэг юм. Бас онцлогтой гэхүүдэд. Тэглгүй хаа яг нөгөө санхүү эдийн засгийн их сургуулийн бас нэг давуу тал бол яг томоохон байгууллагуудтай харьцаад за тэгээд 3 дугаар курс ирсэн цалинтайгаар тийм дадлага хийх цаашлаад одоо тухайн байгууллагатаа үргэлжлүүлэн ажиллах тийм. Тэгэхээр аль хэдийн 4 дугаар курсээ төгссөн байлаа гэхэд нөгөө дадлагчсан ажилтан тий бэлтгэгдсэн ажилтан тэнцээ гарч ирнэ л гэсэн үг юм л да. Тэгэхээр мастрын хөтөлбөрийг ер нь хэн сонгол зүгээр гэж таны хувьд харж байгаа вэ? Бакалаврыг бол яг ингээд тий төгсөж байгаа оюутнууд одоо эсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд за хаана юу хийх үү яах вэ гэд бодож байгаа оюутнууд маань энэ хөтөлбөрт бол хамрагдах боломжтой байна. Мастер дээр ямар хүмүүс орвол зүгээр юм шиг таны хувьд анзаарагдаж харагдаж байгаа л тий. За манай магистр буюу агсан төвчний сургалтанд бол ихэвчлэн дандаа энэ салбарт ажиллаж байгаа. Ялангуяа энэ салбараараа бас нэг удирдах төвшний тийм ээ удирдлагын төвшний ажил хийх сонирхолтой одоо үндсэндээ карьер нөсөж явах үе ажилтнууд өөрсдөө сонгож оршдог. Тэгээд нөгөө танхим цахим одоо буюу онлайн хэлбэр хосолсон байдаг учраас ажил эрхэлж байгаа бас энэ ажилтны энэ салбарын ажилтнууд бол илүү их одоо ойр амар байд юм санагддаг. Тэгээд бид нар ч нөгөө манай гэж ярьсаар нэг салбар айгүй гоё өөрөмсөлөд авцсан тийм учраас нөгөө бакалавра төгссөн оюутнууд маань ажиллаж байгаад ажлын байран дээр байж байгаа дахиад агсан төвшөнд ороод ирдэг юм боломжтой байна. Тэгэхээр ерөнхийдөө салбарынхныгаа бол одоо бүгдээ хоорондоо одоо мэддэг уялдаа холбоотой буюу сургуультай эргэх холбоотой ажилладаг. Манайх бол мөн одоо бас зөвхөн бакалаврын хүртэл дээр одоо ингээ өдрийн хөтөлбөрөөс гадна хөрвөх ичнээ бас юм элсүүдүүд авдаг. Энэ нь бол нөгөө ажил хийж байгаа бас хүмүүстэй зориулсан илүү ойр тулах гэсэн юм. Ялангуяа орон нутгийн бас ийм салбарын ажилчдад зориулж байгаа. Тэгэхээр энэ дээр нэг жижигхэн зүйлийг асууж идэх үү. Одоо ингээд ажилд орохоор ер нь архивын ажилтан гэж явах уу? Архив хариуцсан мэрэгжилтэн ч гэдэг юм уу яг нөгөө тодорхойлол нь ямар нэршилтэй явдаг юм болоо? Жишээлбэл яг архив судлалаа гэдэг энэ мэрэгчлэр төгсгөл төрийн архив руу бол нэг 18 чиглэлээр ингэ салбарлаж ороод ирчихсэн байхгүй юу. Жишээлбэл архив эрхлэгч одоо сан өмөргийн эрхлэгч байт юм уу. Тэгээд мэрэгчлэн арга зүйч гэдэг маш олон салбар 18 чиглэлээр байна. Тэгээд ерөнхийн нийтлэг зүйл бол архив бол өөр бас нэг юм албан эрх хөтөл буюу одоо бидний энгийн хэлээр бичиг хэргийн ажилтан гэж байдаг. Үүнтэйгээ бас ингэ хавсраад ингэ хамт явчихдаг учраас бүх салбарт хүрэх нэлээд боломжтой мэрэгжил байх нь тийм ханцаа өсгөө. Тийм маш өргөн сонголттой, маш олон зүйлтэй, хамааралтай, маш чухал ажил шүү дээ ялч юу архив чинь. Тэгээд түрүү одоо магистраар хөтөлбөрөөр орж байгаа хүмүүс маань ичнээгээр сурж болдог гэсэн. Одоо энэ бакалаврын төвшөнд орох байгаа сурагчид маань тэгээ одоо 29-нд ЕШ өгч байгаа сурагчид маань ямар хичээлээр ер нь ЕШ өгөх ёстой байдаг вэ? Ер нь ямар оноо босго нь ямар хөө байдаг вэ? Манайх бол нэг эсэлтийн ЕШ нэг 2 босго шалгуур дээр одоо монгол хэл, монголын түүх, нийгэм, математик, англи хэл гэсэн 5 хичээл байгаа. Тэгээ энэ маань бол 2 шалгуураар хуваагдаад энэний одоо үндсэндээ 5 хичээлийн 2 нь гэсэн үгтэй 450 болно. 490 нэмэх байхад бол одоо энэ
манай мэргэжлэр бол элсэн орж ирэх боломжтой гэж хэлээ. За манайхаа одоо элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөх гэж байвал 450-аас дээш 490-ээс л те нэг жоохон давуулчихад асуудал байх юм байна. Энэ хөтөлбөрт ер нь ямархуу залуучууд, ямархуу эрэгтэй хүмүүсийг бас ихэвчлэн сонирхдаг гэж байна. Ямар зан чанартай, сонирхолтой ер нь ингэж хорших боломжтой бол одоо магадгүй нөө мэрэгчлээ сонгоогүй залуучууд байхыг үгүйсэхгүй те. Яг юугаар сурах уу, яах уу гэж тэгжсэн. За бизнес удирдлага гэдэг ч юм уу те нөгөө айгу ингээд шууд гинтийн шийдвэрүүдийг гаргадаг. Тэгэхээр яг энэ архивын мэрэгжилтэн дижитал архив өгөгдлийн сангийн мэрэгжилтэн энэ одоо мэрэгжилт ямархуу зан төлөвтэй юунд авьяастай хүүхдүүд илүү амжилттай байх магадaltaй бол тий. За энэ болохдоо зэрэг нөгөө яг нөгөө бид нар ингээд нөгөө нээлттэй хаалганы өдрөөч юм элсэгчтэй ингээд аваас харж байхад одоо олон жил багшлаад байсан хүмүүс нөгөө мэрэгжлийн онцлогийг ойлгоод ирэхээр одоо залуучдын илгээр нөгөө интроверт, экстраверт гэж яриад байгаа тийм. Нэгсэндээ бол тий дотгошоо төвтэй буюу энэ бас мэрэгжлийн онцлогтой холбоотой. Яг гэвэл манай архив бол улс орны түүх, байгууллагын түүх, хувь хүний мэдээллийг хадгалж идэг учраас одоо энгийнээр ярих юм бол нэг тийм суул яриад тэгээ таны мэдээллийг тань задлаад жишээлбэл бидний хамгийн энгийн жишээ бол юу гэдэм тэ нэг цалин өссөний мэдээлэл байлаа гэж тушаал байлаа гэхэд одоо саран гэрэл одоо тэдэн дөрвийн соёлоо авдаг гэдэг ингээ яриад явах юм боломж байхгүй энэ мэрэгжлийн ёс зүйтэй бол харшилдах байхгүй. Тийм учраас бол манай салбарын бас нэг онцлог нь бол нэг ийм жоохон тийм дотгошогоо маягтай тийм төв одоо яг дундыг баримталдаг ийм төрлийн тэгээ ялангуяа жоохон хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ дөр бол маш их нууцуд дээр ажиллаж байгаа, мэдээлэл дээр ажиллаж байгаа гэдэг учраас за тийм төрлийн тэгээд ер нь ням бат гэдэг заавал одоо тэр нэг юм шалтгааллахгүйгээр хувь хүний бас сонирхол байна тийм ээ. Ялангуяа түүх сонирхдаг байвал түүх өв соёлоо сонирхдаг байвал энийг орчин үеийн бид нар энэ цахимтай холбоод энэ цахим архив дээр бол үүсэж байгаа хгүй. Архив гэдэг бол угаасаа өнгөрсөн үеийн түүхийг хадгалаад өнөөдрийн түүхийг архивлаад ирээдүйдээ бид нар үлдээж байгаа, өглүүлж байгаа ийм үнцэнтэй мэргэжил байгаа учраас бас энэ дээр бас яг нэг зан характер явагдах юм бол нэг тийм бас нэг жоохон яг чангаантай тийм тий. Яг зөв тийм чангаантай нэг тийм мэдээлэл гадагшин задруулахгүй мэдээллийг нууцаар ашиглах боломжгүй тийм одоо хувь хүний характертай. Багшлуудаа гоё хэлж шүү тийм өнгөрсөнд байгаа мэдээллийг өнөөдөр хадгалаад тэгээд ирээдүйд үлдээнэ гэдэг бол бас гоё ишлэл зөвлөлтэй тийм ээ. Одоо түрүүнд энэ ярьсанчлан санхүү эдийн засгийн их сургуулиас өөр гадна хоёр сургууль бас энэ хөө хөтөлбөрөөр бакалавр авдаг гэсэн тийм. Энэ хоёроос ялгарах давуу тал нь яг санхүү эдийн засгийн их сургуулийг тийм СЭЗИС гэж хэлж байсан сургуулийн маань давуу тал нь ялангуяа энэ хөө тэнхимийн маань давуу тал нь яг бүр ингээд одоо яашээ өгөөд мэргэжлийг сонгох гэж байгаа сурагчдаа зориулаад за би энэ сургуулийг сонгоё гэтэл нь гоё хэлээж. Манай санхүү эдийн засгийн сургуулийн бас онцлог даваад бол олон жилийн хөтөлбөрийг хооронд нь уялдуулдаг те. Одоо жишээл мэдээлэл одоо нэгтлэн яруу нэгтлэн бизнесийн удирдлага тэгээ нийгмийн шинжилгээ ингээд салбаруудыг уялдуулдагаараа нэгдүгээр онцлог байна. Тэгээд хамт одоо ийм ижил төвшний одоо сургалж явуулж байгаа тэнхмүүдээс их юм бол нэгдүгээр манайх яг өөрийн гэсэн архив судлалын бие даасан тэнхимтэй одоо цор ганц гэж ингээд тэгээд дандаа мэрэгжлийн багш нартай. Тэгээ олон жил бэлтгэсэн энэ одоо олон жил хичээл зааж байгаа тэгээд нөгөө сургуулиудын маань бас бол нөгөө уламжлалт арга гэдэг тал дээр бид нар бол бас хөтөлбөрийн шинжилэл хийгдээд энэ цахим дижитал AI-тайгаа холбоод хөтөлбөрийн шинжилгээ хийсэн. Тэгэхээр бол хөтөлбөр бол хуучин байсан тэр цаасан суртаа баримттай ажиллаж байсан энгийн зааж байсан 4 жилийн 120 бакалавр цаг ингээд хөтөлбөр бол суурьаар өөрчлөгдсөн. Тэгэхээр бол энэ цаг үедээ бол хүл нийлүүл алхах ирээдүйд цагийн шин цагийн мэргэжилтэн бид нар бэлтгэж байгаа даа их онцлог байгаа гэж бодож байгаа. Нэг давуу тал нь бол мэргэжлийн багш нар гэж тэгэл байгаа. Манай архив судлалын энэ салбарт яг мэргэжлийн багш бол тонцоо хөлтөө. Яг үнэ. Санхүү эдийн засгийн их сургууль маань бол баг хамт олон бол маш арвин зузаантай мэргэжлийн хамт олон ажилтгаараа давуу тал байдаг. Түүгээрээ ч юм уу их нэр хүндтэй тий олон нийтэд одоо үнэлэгдсэн сургууль хамт олон ажилтж байдаг. Хаврын эсэлтийн талаар та товч мэдээллийг өгвөл тий яаж бүртгүүлэх үү? За мэдээж бол сургуулийн пэйж хуудасаар талын шууд нэвтрээд орох боломжтой. Манайх энэ 6 сарын 13-ны өдөр буюу эх 5 дахь өдөр хагас өдөр нээлттэй хаалганы өдрөлг маань явж байна. Тэгэхээр сонирхсан залуучууд маань ирээд бол
нийт нэг 16 мэргэжлийн танилцуулга явагдана бүх цэнхмүүд гарна гэсэн үг. Тэгээд тэндээс очиод өөрийгөө бас үнгүй онцлуулад ямар мэргэжлэр тохирох уу гэдгийг онцлогоогоо илгээд тэгээд мэргэжил сурчлах тэр цэнхмүүдийн одоо онцлог өөрийнхөө бас одоо сонгож чадах байгаа мэргэжлээ бас тэндээс олох боломжтой гэж. 6 сарын 13 гэсэн. 6 сарын 13-ны Бямгарагт хаана санхүү эдийн засгийн сургууль дээр олно. Тинчээ өөрийгөө бас нөө тестлүүлэх нэ тий. Аль мэргэжил ер нь аятайхан байна, тохиромжтой байна гэдэг зүйлийг бас сүулт нэг тест гэдэг юм гарсан байсан тий. Хувь хүний танд бол ийм мэргэжил тохирох юм байна. Танд бол нэгтлэн тохиромжтой байна. Танд бол дижитал архив тохиромжтой байна гэдэг. Та бол хүний нууцыг хадгалахаар хүн байна гэдэг. Тийм байдаг болсон. Ямар гоё юм бэ? Ааха. За тэгээд өөр бас нөгөө архивын мэргэжил бол бас нэг юм жоохон хуучинсагч юм шиг та нөгөө ярианы ихэнд хэлжсэн чинь нөгөө бичих цаас гэж ярьжсэн гэж хүмүүс ойлгоод байх нь илүү төлхөө байгаа даа. Тэгэхээр энэ дээр бас өөрчлөгдөж байгаа таны одоо яг талбарт нь ажиллаж байгаа хүний үед энэ зүйл нь бүр ингээд өөрчлөгдсөн шүү гэд хэлэх зүйл юу байгаа бол тийм ээ? Нөгөө нийтлэг ойлголт байгаа л гэдэг хуучны. Одоо яг бид нар ч бас ингээл судалгаа хийгээл ингээл оюутнууд нь залуучууд шинээр хэлсэн чинь оюутнуудаа ингээл харахаар эхлээл нөгөө архив гэдгээс ойлгохгүй байсан. Тэгээ зарим нь бол одоо юу гэдэг аав ээж ханшхалтаар ингээд мэргэжлийн өвлгөө юм шиг ороод ирсэн. Тэгээ зарим нь баг одоо яаж явж байгаа чимтэй нэг ингээ ороод ирсэн байж байгаа ч юм уу. Тэгээ яг мэргэжлээ ойлгоод ирэхээр хүүхдүүд илүү сонирхолтой болоод эхэлдэг л дээ. Тэгээ юу глибис айгүй ярьж байсан. Хуучны одоо хуучны арга барил бол одоогийнх нь өөрчлөгдөж байгаа хамгийн том зүйл нь юу байгаа бол тийм яг энэ мэргэжил дээр. Энэ мэргэжлэр бол нөгөө цахим шилжилт рүү маш хурдтай явж байгаа нь л илүү онцлогтой болно гэж. Яг улсын хэмжээнд бол манай 2006 онд бол улсын газрын бас тогтоол гараад нийт одоо энэ төрийн архив албан эрхлэлтийн үйл ажиллагааг цахимжуулах мэдээллийн технологи нэвтрүүлэх юм үндэсний хөтөлбөр батлагдсан. Тэгээ үүнтэй уялдаад бол манай салбар бол нэлээд өөрчлөлт одоо шинжилэлт явагдсан гэж ингэж ойлгож байна. Хуучны нөгөө үзлээс, үзэл баримтлалаас нэг юм тоостой өрөөнд нэг баахан юм задгаа цаасан баримтуудыг янзалдаг юм гунигтай ажил гэж ингэж ойлгодог. Одоо бол нөгөө юм захим хөгжснөөрөө таны мэдээллийг бол хэдхэн секунд дотор түлхүүрүүгээр бид нар хаагаад танд лавлгаа мэдээлэл гаргаад өгч байгаа. Тэдэг гэсэн одоо манай бүгд одоо ажимч манай архивын салбарын нэг 13 мэдээллийг Mongolia системээр та бүхэн бол үнгүй цаг хугацаагийн хэмнэлтэйгээр хурдан түргэн шуурхаа авч яддаг. Энэ бол нөгөө захимж маш хурдтай явж байгааг юм бас илэрхийлж ойлгож байна. Гахалтай. Тэгээд өнөөдөр цаг цав гарган хүрэлцээрсэн танд их баярлалаа. Тэгээд 6 сарын 13-нд болох санхүү эдийн засгийн их сургууль дээр болох нээлттэй хаалганы өдөртлөгт одоо оюутан залуучууд одоо 10 жилийн төгсөж байгаа тийм залуучууд маань хүрэлцэн ирээд тестээ тавиулаад ямар мэргэжил чам тохирох нь гэдэг зүйлийг бас мэдээд авчвал их зүгээр юм шиг санагдлаа. Тэгээд өнөөдөр магадгүй бидний асуугаагүй таны бас хэлмээр байсан зүйл ах юм бол хэлж болно та. За баярлалаа. Ямарсан нэвтрүүлэлтээр урьд оролцуулсанд. Тэгэхээр энэ дээр бол нэгдүгээр би мэргэжлээ салбараа ярьж байгаа учраас оюутан залуучуудаа ялангуяа энэ 12 төгсөж байгаа залуучуудаа бол мэргэжлээ зөв сонгоод ирээдүйд өөрийнхөө тэр одоо ирээдүйд бүтээгтэй дур сонирхолтой мэргэжлээ сонгоосоо гэж ингэж хүсэж байна. Яг нь. Тэгээд маш их баярлалаа. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч бидэнд ирж маш сонирхолтой, маш гайхалтай ярилцлага хийсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. За. Зураг авах.